Тэтгэлгээ суугаад ингээ явж байгаа үед бол тэгээд цалингаас авах одоо татвар бол нэг амжилт болохгүй байх гэж эдийн засгийн утгаараа үр дүн нь бол нэг үр дүнтэй болохгүй байх гэж ингэж бодож байгаа. Зүгээр банкны хадгаламжаас бол татвар авахд бол болохгүй бол байхгүй. Тэгэхдээ 30 саяас дээш бол 25% гэдэг тоочин ямар байгаа юм бол та. Яг хөө зүгээр ер нь нийт хадгаламжийн бараг 90% нь нийт одоо хадгаламж эзэмшиж байгаа юмсан 200-аас 300 хүний л одоо хадгаламж байдаг юм байлээ шүү дээ үндсэндээ. Тэгээд тэр хүмүүсийн хувьд бол одоо 10 тэрбум төгрөг хадгалуулсан хүн бол жилд нэг 17% гэдэг чинь 1.7 тэрбум төгрөгийн одоо хадгаламж хүү авчиж штэ. Тэгэхээр 1.7-оос 170 сая төгрөгийн татвар төгсөхд бол бас болохгүй юм бол байхгүй юм. Энэ болгоныг л одоо их сайн бодож гарах зүйтэй гэж бодож байгаа маа. Энэ зарлага нь 10 тэрбум, орлого нь 5 тэрбум гэдэг ингээд 5 тэрбум төгрөгийн алдагдлаа юм яваад байгаа байхгүй. Тэгээ манай сангийн яамны нөхдөд одоо хэр зэрэг боддгийг Монгол улс ардчил зах зээлийн нийгэм шилжсэн 26 жилийн дүүхэн нэг 5 их 80 төгрөг гэдэг ч одоо 2 тэрбум доллар орчмын л одоо хоригдлын өсөлт ийм эдийн засгтай болж шүү дээ. Урд нь бас ярьж байсан. Энийг хүмүүс ерөөсөө сонсохгүй энэ дээр одоо тийм ач холбогдол өгөхгүй байгаа учраас энийг яриад байгаа юм л да. Энэ загвар маань нэр нь ямархуу явж байна. Ингээд одоо 2024 он хүртэл энэ загвараараа ингээд төсөөлөд яваад байх юм. Ямар байдгийм бэ? Яах юм бэ цааш та? Жилд нэг 5-аас 6 их 80 төгрөг болоод ингээ Монгол улс цаашаа хөгжинэ гэж бол хаач баг. Хизээч баг. Тийм учраас орлогоо одоо нэмэгдүүлэх юм урт хугацаанд. Өнөөдөр бол яг хямралтай байгаа үед бол цалин нэмийн хадгаламжаас одоо татвар авъя, роялти нэмий гэдэг одоо санаанууд явж байна л да. Ер нь урт хугацаанд бид энэ өнөөдөр эдийн засгийн хямралтай цуг урт хугацаанд Монгол улс цаашд яаж хөгжих юм бэ гэдгийг бид бас их сайн бодох хэрэгтэй шүү дээ. 5 их 80 төгрөгийн орлого бол 10 их 80 төгрөгийн зардал гаргана гэж. Тэгэхээр энийг бол зардлыг бол хасах хэрэгтэй. Яг сүүлийн үед одоо энэ цэцэрлэг ажил гэдэг ингээд их ярьдаг болж илаа зүгээр. Би бол цэцэрлэг ажил барихаас өөртөж энэ хоёрын хвшилтэйгээ хамтарч ажиллаад яасан юм бэ? Бас шийдчих болох юм биш үү? Олон өрөөтэй байшинтай хүмүүс байна. Том байшин аваад цэцэрлэгийн зориултаар ашиглаж болохоор тэр зөрүү зардлуудын тэр алдагдлуудын усаас тэр нөхөн төлбөрийг өгчих юм бол энэ асуудлыг бас шийдчих тийм боломж, үр ашигтай шийдчих боломжууд байдаг юм биш үү? Тэгэхээр 9-өөс 10 их 80 төгрөгийн энэ хөрөнгө оруулалтуудыг бол хасах хэрэгтэй. Ер нь энэ байшин барьдаг юмнаас татгалзуул яасан юм бэ? Ер нь бол байшин бол Монголд бол байна. Байгаагаа янз тордож хий. Хөрөнгө оруулалтыг бол юу гэхээр зөвхөн эдийн засгийн өсөлт бий болгодог, нэмийн үрдэх бий болгодог, ийм зүйлдээ хөрөнгө оруулалтыг хийдэг. Хувийн хвшлээ дэмждэг, жижиг дунд үйлдвэрээ дэмждэг. Тэдэнд одоо үр ашигтай Монгол улсын төсөвд их хэмжээний орлого оруулдаг, экспортыг одоо бүтээгдэхүүнээ гаргадаг, энэ үйлдвэрүүдэд одоо хүүгүй зээл олгодог. Олгосон одоо гадаад гаргасан тэр бүтээгдэхүүнээс нь тодорхой урамшууллуудыг олгодог гэх мэт ийм урт хугацаанд хийх юмнуудыг сайн бодох ёстой. Энэ 10 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол би болохгүй. Энийг бол тэр төсвийн доктортой байдлын хуулийн заасан дагуу хэмжээнд бол хасаж хөнжлийнхээ хэрэг хөдөө жихэн зүйтэй орлогоо нэмэгдүүлэх юмыг бол сайн бодох ёстой гэж бодож байна. За